Сайн байцгаана уу? Сайн. За, Америкийн өнөөдөр бид нар шинэ тийм ээ хичээл үзнэ. За, өмнөх хичээлээр юу үзсэн тухайгаар багш тайлах юм байна. За, энэ. Дэлхийн дотоод ба гадаад хүч. Дэлхийн дотоод гадаад хүч. За, түүний үйл ажиллагаа ямар нөлөөтэй дэлхий дээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Өөр. За, дэлхийн дотоод гадаад хүчний үйлдэл юу болох вэ? Тектоник хатан гэдэг. Сайн байна. Тектоникийн хатуулшил явуулдаг. Галтуулын цунами, байгалийн гамшигуд. Байгалийн гамшигуд болдог. За, өөр. За, бид нар өмнө ийм зүйлсийг хооцсон байх тийм үү? Тэгвэл одоо багш нь танаас нэг доктортай тэгээд ийм зүйл өгөх. Энэ дээр яг хөтөр докторын дотроос гаргаж авсан цаасаа эвлүүлээд тэгээд яах нь энэ дотроо хийгээд өргөөд хамгийн түрүүлж хийсэн баг нь шинэ одоо юу авах нь хамгийн эхнийхээ суглаад суулна гэсэн үг байх нэ. За. За батаа биш эвлүүлэх батаа байгаа шүү. Эндээрээ зэрэг эвлүүл. За эвлүүлээрэй. За тийм ба. Юу гэсэн үг вэ? Мантик гэсэн. За мантик чи юу юм? За тайлбарлаарай. Мантик гэх нь юу вэ? Тайлбарлаарай. Дэлхийн дотоод хайрна. Дэлхийн дотоод бүтцийн нэг хэсэг тийм үү? За дэлхийн дотоод бүтцийн нэг хэсэг байна. За тэгвэл хамгийн түрүүнд эхний баг тэнд яасан? Төгөлдрийн баг гар өргөсөн учраас хамгийн эхлээд төгөлдрийн баг цэнхэр дугтуугааны. За бусд нь дараагаар нь ахаад цэнхэр дугтуугааны хийнэ штэ. За нэгэр дугтуунаа аваарай. За бүгдээр асуултууд авсан юм уу? Тэгээд энэ ажлыг 3 минутын хугацаагаар бүгдээрээ хийх гэсэн асуултандаа хариулж. За сайн явж гэсэн. За асуултандаа хариулаарай. За 1 минутын дараа дуусна.
энэ зай руу гарч байгаа. За. Манай асуулт ямар асуулт байсан? Дэлхийн дотоод ба гадаад хүч гэж юу вэ? За. Дэлхийн дотоод хүч гэдэг бол дэлхийн дотоод хүч буюу эндоген. Эндоген болохоор дэлхийн дотоод энергийн нөлөөр явагддаг. Тэгээд үүнд тектоник хөдөлгөөн газар хөдлөлт гал ууршил гэсэн юм. Харин гадаад хүч буюу экзоген болохоор нарны энерги ба хүндийн хүчний нөлөөгөөр үүснэ. Үүнд болохоор өгөршөл ус салхины үйл ажиллагаа орж байгаа. За эднийх асуулт найруулсан тийш очоод. За дараагийн баг. За тэндээс нэмэлтний баг харлаа. За ишээ зогсож байгаа. За тайлбарлаарай. Бусдын сонсон шүү. Зөв юу хариулж гинөө зөв хариулж гинөө. Газар дэлхийн хөлөнд их дагалтад орш маркийн сууж тооны чамдгын хил заагийн дагуу байр газрын төлөвөө өвчин үлгэй. Энэний үр дүнд газар хөдлөлт үүсдэг байх нэ. 1910 онд Босны нуруунд газар хөдлөж Булган аймгийн Могод цөмөнд их за энэ тухай томхон баримтууд байдаг тийм ээ, том ангал үсээд тэр бат айлын хоттой хонь хүртэл яасан тэр ангал руу орж исэн. Тэгээ 2-3 хоног ч гэсэн хонь майлах дуу чимээ сонсогдож исэн гэх их бичлэгээр юм янз бүрийн жишээнүүд байдаг тийм ээ. За боллоо. За тийшээгээ энэ дээр авчаад дараагийн соронзыг аваад доотлох өгч. За эндээс бадам хутаг юм. За гараарай. За яваарай. За ишээ зогсож байгаа. Ачхан хат явж байна. Дэлхийн 35 тектоник асуулт юу гэсэн асуулт байсан? Тектоник хөдөлгөөн гэж юу вэ гэсэн асуулт байсан. За дэлхийн 35 том жижиг хатан байдгаас энэ 10 том хатан байдаг. Тэгээд тектоник хөдөлгөөнд энэ нь болохоор маш том уул нуур тусдаг. Жишээлбэл 45 сая жилийн өмнө дэлхийн нуур үүссэн. Дараагийн хатан салхигүй маш том хавар үүснэ. Дараагаас шүүгэлцэх энэ бас нам тийм үү. За болсон. За тийшээгээ дараагийн сонцыг аваад одлох юм байна. За дараагийн хөгжмийн бахараа. За манай багийн асуулт бол тектоник хатаны хөдөлгөөний ангиллал. Тектоник хөдөлгөөн гэдэг нь чулуун мантлын олон төрлийн байнгын хөдөлгөөнд орших ба үүнийг ерөнхийдөө тектоник хөдөлгөөн гэдэг. Түүний хатангуудын ангиллал гэвэл зүрч өнгөрөх, ойрхон нийлэх, хатан салдах гэж байдаг. Харин зүрч өнгөрөх нь болохоор зүрч өнгөрөх тектоник хөдөлгөөн нь болохоор үүний үр дүнд намхан uuсан. Харин ойрхон нийлэх хөдөлгөөний улмаас намхан бас уулс үүсдэг ба холбон салах хөдөлгөөний улмаас хонхор үүсдэг. За ингэдэг юм. За жишээ ойрхон нийлэх хөдөлгөөний үр дүнд уул үүсдэг гэдэг шүү дээ тийм ээ. Ойрхон нийлэх хөдөлгөөний үр дүнд үүссэн уул ямар уулууд байдаг лээ? За гямлаа жишээ гямлаа маань ямар үлээ? Хамгийн өндөр нуур тийм үү? Хамгийн өндөр ойл бидний дэлхийн дээр биш нэрлэгддэг Эвересттэй ойл гямлаа нуур байдаг тийм үү? За тэгвэл холбон салах хөдөлгөөний жишээ юу юм? За Атлантын далай яасан? Баг хэмжээгээр ингэж миллиметрээр ингэж салаад тэр нь болохоор хүн багаараа хүнд анзаарахгүйгээр салж байгаа гэнэ. За өөрөө харих юм байна. За энэ дөнгөгийн эсэлдээ ярьсан Америк бол Евразийн газар хоорондоо холдож байгаа том жишээ. Яг үнэ. Атлантын далай жиг ирэх тусам яаж байгаа вэ? Өөрсдөө юм уу? Энэ юу вэ гэхээр нөгөө хойд юу өмнөд Америкийн хатан ба Африкийн хатан хоёр маань яагаад байгаа гэсэн үг? Хоёр тишээгээ холбон салах хөдөлгөөр хийдэг байгаа гэсэн үг байна шүү дээ. Мөн бид нэр уулыг жилдээ 10 мм орчмоор нүүдгээ гэдэг үнэ хичээлүүдээр үзсэн тийм үү? За багшны энд 3 төрлийн үнэлгээ бэлдсэн байж байгаа. За эхний уул бол бидний хамгийн сайн мэддэг
Фужи гэдэг уул байгаа. Энэ фужи уул маань Японд байдаг. За Японы дэлгэг тэмдэг болохоос гадна энэ уулыг ЮНЕСКОгийн соёлын өв, боловсрол соёлын өв бүртгэж авсан байж байгаа. Тийм учраас фужи уул авсан хүн баг хэдэн он авах нь? 3 он авах нь. За энэ галтууд энэ дэлбэрч байгаа энэ галтууд болохоор Европын хамгийн том уул болох Этна гэдэг галтууд байж байгаа. За энэ Этна галтуудыг авсан хүн 2 он авах нь. За энэ харагдаж байгаа энэ уул болохоор зэрэг Мират гэдэг галтууд байж байгаа. Энэ уулыг авсан хүн маань яах нь? 1 он авах нэ. За тэгвэл эхний асуултанд хариулсан дэлхийн дотоод ба гадаад хүч гэсэн асуултанд хариулсан багтаахаа багшин юу лээ? Фужи уул өгөх нэ. За хэний баг үлээ? За 1-р баг. За 2-р асуулт байлаа. Хэний баг 2-р асуултыг өглөө? За тектоникийн газар хөдлөлтийг газар хөдлөлтийн үүсэх зүйлээр нь ярьсан. За 2-р баг би мөн адил яг нь фужи өглөө. 3-р баг хаа. За 3-р баг дээр ямар алдаа гарсан? Хэлэх юм байна уу? Асуултаа хавтангийн хөдөлгөөн гэж юу гэсэн байсан чинь манайх болохоор юу хариулсан блэ? Ангиллуудыг ярьсан тийм үү? За тэгэхээр багшны Мират гэдэг галтуудыг өглөө. За 4-р баг. Тектоникийн хавтангуудын хөдөлгөөнийг ангиллыг сайн ярьсан тийм ээ? За сайн байна. За фужи гэдэг үг. За тэгвэл бүгдээрээ за ихний асуултанд хариулсан газар хөдлөлт галтууд цунами уул үүсэх хөдөлгөөн гэсэн нөгөө дэлхийн дотоод гадаад хүчний үр дүнд явагддаг дүрсүүд энд харагдаж байна. Дараагийнх нь болохоор тектоникийн хөдөлгөөн гэж байна. Чулуун маань олон төрлийн байгалийн хөдөлгөөнд орших ба түүнийг ерөнхийд нь бидний үүдэг гэсэн. Тектоникийн хөдөлгөөн гэж нэрлэдэг. Дэлхийдээ 30 орчим том хавтан байдгаас 10-аад нь том харин бус нь хэмжээгээр жижиг хавтан байдгаа гэж нэрлэдэг. Дараагийн асуулт болохоор тектоникийн хавтангийн 3 төрлийн хөдөлгөөн байж байгаа. Ойлт нийлэг холбон саатах зүрж өнгөрөх гэсэн 3 төрлийн хөдөлгөөнийг хийдэг. Дараагийнх нь болохоор газар хөдлөлт байж байгаа. Дэлхийн гүнд их даралтанд орших магми байсууд тектоникийн хавтан руу яг хил цагийн дагуу давхар руу нэвчих, газрын давхар руу нэвчих юм үзэгдлийг хийдэг. Энэний үр дүнд яасан газар хөдлөлт үүсгэе гэх. За ерөнхийдөө газар хөдлөлт маань дандаа далайн нэрийн дагуу буюу тектоникийн хавтангийн хар байгаа. За хэсэг газраар байдгаа гэх. За тэгвэл одоо ахаад дараагийнхаа ажил болох бид нар өнөөдрийн тэгвэл үзэх хичээл маань дэлхийн дотоод хүчний хөдөлгөөнөөс явагддаг нэгэн зүйлийн тухай бид үзэх нэ. За энэ бичлэгийг хараад бүгдээрээ юу байна гэдгийг. За энд юу гарч ирж байна? Юу гэж нөгөө? Этна галтууд байна шүү дээ. За нөгөө этна галтуудын дэлбэрлэлийг харуулсан зүйл ахна. Энэ үйл үүсгдэг байж байгаа галтууд дэлбэрлэлтэй юм янз бүрийн хэлбэртэй байна. Энэ яг нөгөө өрх тогоо хэсгээрээ нөгөө дээд орой хэсгээс гарч ирсэн байж байгаа. Хэлбэртэй нөгөө заахтай юм хэлбэртэй. За одоо энд
ямар үзэгдлийн тухай үзв? Галтууд дэлгэрч байгаа тэр үзэгдлийн тухай үзлээ шүү дээ. За, Европын хамгийн том гэж нэрлэгдэх Этна гэдэг галтуудын тухай бид нэр дэлгэрч байгаа яг тэр хэсгийн тухай үзлээ. За, тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдв юу болох нь? За, гэвтэр дээрээ он сараа тавиад сэдвээ тавиад 11-р сарын 19. За, галт. За, бидний хичээлийн гол зорилго нь юу болох вэ? За, тийм шүү. За, хамт яваарай. Галтуудын бүтэц амьдралын талаар мэдлэг бүтээх. Бидний гол мэдлэг бүтээх зүйл нь болохоор энэ зүйл байна. За, зорилт нь галтуудын бүсгүүдийг тайлбарлах, тархалтыг зурагт заах. Хаагур ямар галтуудад байрласан байдгийг, ер нь хаагур нөгөө бид нар газар хөдлөлтийн бүсийг тэмдэглэж байсан шигэ галтуудын бүсийг яах нь тэмдэглэх нь шүү дээ. За, одоо ширээн дээрээсээ бүгдээрээ 2 дахь дутуу аав. Инхэнд бол яах вэ? Инхэнд бол яах вэ? Үгүй. Эндогийн буюу дотоод хүч. Дэлхийн дотоод хүчний нөлөөний гэсэн тухай хэлсэн байна. За, тэгвэл хамгийн дөрөв аль баг дутуу авах нь. За, энэ үрж явах юм бол дутуу авах нь. Яхан дутуу авах нь одоо. За, дараа нь номын ирсний баг яхан дутуу авах нь. Энэ номын баг яхан дутуу авах нь. Энэ яхан дутуу авах. За, дутуугаа нээгээд авсан асуултандаа түрүүний айлаа 4 минутанд багтаж хариулнаа. За, өөрөө яасан вэ? Тэр зурган дээр тэмдэглэн гэсэн. Тэр болоод чи өөртөө тайлбар хийчихээ. Зургатаа тэмдэглэнэ гэсэн. Та яах вэ гэсэн шүү? За, зургчгийн 75-аас ерөнхийдөө 77 хуудсыг ашиглаад асуултандаа хариулна. Асуултын бүсийг
50 минутын зарайна гэсэн. Өөртөө яаж тайлбарлах вэ? Ийм тайлбарлаж өгөх баа. Яагаад юм бэ? Жишээ даанцавын юм. За, унтарсан боёо. Практик ямар гэж байна. Хайр юм шиг. Танах пасиг зааг нэг юм хийх юм тийм ээ. Нэг тэг хаагуудаа нэг ингээд зовхоо харнаа гэсэн хаагуур ямар ч юм тийм байна гэсэн. За хараа босоораа. Энэ зургийг авах хэрэгтэй. За ерөөсөө болсон гэсэн үг. За намайг магас гараа хаяа. За наашаа харж бүгдээрээ. Бид нар бүгдээрээ өнөөдөр шинэ хичээл үзэж байгаа учраас энэ эдний баг ямар зүйл тайлбарлахна гэдгийг мэдэж бас давхар сонсож авах ёстой байна шүү дээ. За бүгдээрээ анхаарч хандуулаа. Манай баг галтуулын бүтцийг тайлбарлах тухай асуулт сонсон. Тэгээд галтуул нь газрын гүнд байгаа маг маань хоолоогоор дамжин өрөх тоогоор удаан үнс нуран болж гарч ирдэг. Ингээд явцдаа лаврын уурсгал болж уурсдаг. Удаан үнс нурам нь хүчлэг болон ингээд хасгардаг. Тэгээ энэ зүй тогтоор ингэж дамжин. Галтуулын ер нь галтуулын бүтц болоод ер нь юм байна шүү дээ. Дэлхийн гүн рүү халбагдаад тэндээсээ яг нь маг нь дэлбэрч гарч ирээ. Харин гарч ирсэн үедээ юу болдог вэ? Таавар. За сууж байгаарай. Юу болов? За дараагийн баг. За юу мөвчнгийн багаас нараа. За хатаандаа алдаа гаргах гэдгийг зүгээр энэ баг алдаа гаргаж болно тийм ээ. Харин гаргасан алдаагийн засвал яг хэрвээ 2 онооны өрөөд авах гэсэн бол 3 онооны өрөөд авах боломжтой болно шүү дээ. За хараарай. За манай ахт галтуу шил гэж юу вэ гэдэг асуулт ирсэн. Галтуу шил гэдэг нь галтуу шил бол газрын давхар руу магн нэвчих газрын гадар дээр ялхан гарахтай холбоотой үзэгдэл юм аа. Галтуу шил гэдэг бид нар зураг дээр хэллээ. Магн дэше өөрч өрх тооны амсаар утаа үнс нуран болгоод өгдөг. За магн дэше гачраад утаа үнс нуран болтроо гэж. За тийшээ явж байна. Дараагийн маань. За манай багаас галтуулын бүсүүдийг зурагт тэмдэглэх гэсэн байсан. За тэгэхээр бичсэн зүйлээ тайлбарлаад дараа. Галтуул нь твийн ерөн зах эсвэл дулаан хотонгийн хоёр нэг зам дээр байдаг гэж хэлсэн. Үүнээс жишээ авсан 1669 онд Сицилид Этна галтуул дэлбэрж 1815 онд Индонез Томбара гэж томоохон галтуулууд дэлбэрж байсан. Наашаа болох 1993 онд Колумбод Глорес галтуулууд дэлбэрж байсан. Тэгэхээр галтуул нь одоо үнс нурам лав зэргээр одоо ингэж ангилдаг үнс нурамтай галтуул хий гэсэн гурван. Эдгээр гурван галтуудын гурван лав хий үнс нурам гурван зэрэг гаргаж байсан томоохон галтууд. Галтууд дэлбэрэхдээ нэг бол лав гаргадаг, нэг бол үнс нурам гаргадаг, нэг бол хий гаргадаг гэж гурван ангилдаг байна шүү дээ. Харин энд бичсэн энэ гурван бол маань яасан гэж юм?
Боруулын юм. Ерөнхийдөө зэрэг гарч ирсэн маш хүчтэй дэлбэрэлтийг үзүүлж ирсэн ийм галтууд авах нь шүү дээ. За тэгвэл галтуудынхаа бүсүүдийг зурж зааж өгнө шүү. Ер нь хаа галтуудад хасан байдаг юм бэ? Галтуудууд зөвхөн бүсний хойд Америкийн нэг дагуу газар Өмнөд Америкийн нэг дагуу байдаг. Айлтгын нэр үү? Ихэм өмсгий айлтгай. Баруун талын хойд Америк, Өмнөд Америкийн баруун ирэг, хойд Америкийн зүүн ирэг дагуу байна гэж хэллээ. За сайн байна. За дараагийн баг нэг баг үлдсэн байж байгаа. Ini nak saat aktif tidak ada apa-apa. Jah, terus itu yang disebut. Terus orang us kita ini cara Usag байдлаар ан цавын хүүх биш гэдэг. Ан цав маг хатмаа юм. Түүх гатын болохоор сувг ба үгүй. Дэлбэг хугацаагаар болохоор бэлтгэж бий унтсан гэж. Бэлтгэж буй нь болохоор яг дэлбэж болж байгаа бол унтсан нь болохоор зэмгүй дэлбэж магадгүй тэр бол бид нар ямар бол гэж байна. Бэлтгэж буй гэж нэрлэх байх нь шүү дээ. Харин унтсан нь болохоор ямар нэгэн төрлийн түүхийн мэдээлэл байх юм. За. Бэлтгэж байгаа байсан лавын буюу бамбай хараад бөмбөг маягийн гэж байна. Лавын буюу бамбай болохоор дэлбэрэл тогтун суугтайхан шигэн магмаа болдог. Давхраад нь болохоор хажмаг дэлбэл гэдэг. Хажмаг дэлбэл болохоор тогтун буюу гиб генетик дэлбэлтэй юм байдаг. Бөмбөг маягийн болохоор удаан зурлагдсан магмаа. За ерөнхийдөө галтуудыг үүсэх байдлаар 3 ангилж үздэг байх нь шүү дээ. За бүгдээрээ тэгвэл хариултуудаа санахыг. За эхний хариулт болохоор эхний асуулт маань галтуушил гэж юу вэ гэдэг асуулт байсан. За галтуушил гэж энэ газрын тохиолдол руу мааг нэвчих гадар дээр бэлтгэх харахтай холбоотой үзэгдлүүдийн нэгдэл юм аа. За тэгээд галтуудаа ерөнхийдөө бэлтгэмэл шургамал гэж хэлнэ. Бэлтгэмэл гэдэг маань бид нар энгийн зөв бодлоор бол нөгөө дэлбэрч байгаа галтуудыг дэлбэрэх тийм ээ. Ер нь хизээгүй дэлбэрэх боломжтой тэр галтуудыг ямар галтууд гэдэг байх нь вэ? Бэлтгэмэл галтууд гэж нэрлэдэг байх нь шүү дээ. Харин шургамал гэдэг маань газрын гадар руу нэвчиж гарч ирэх юм байна шүү дээ. Нөгөө дэлбэрч биш нөгөө магма маань яаж яах нь вэ? Газрын ан цаваар нэвчиж гарч ирж байгаа энэ үзэгдлийг хэлдэг байх нэ. За дараагийн асуулт маань галтуудын бүтэц байж байгаа. За энэ за мааг гэж байгаа. Энэ мааг гэдгийг бид нар мэдэн тийм үү? Энэ чи юу вэ? Халуун дэлхийн зүг байдаг халуун хайлмал байж байгаа тийм үү? Тэгвэл энэ магмаас хуваар нэвчин гараад галтууд дэлбэрээд газрын газар дээр урсж байгаа энэ хэсгийг бид нар юу гэж хэлдэг вэ? Гэж нэрлэдэг байна шүү дээ. Заавын урсгал гэдэг. Ийм дэлхийн гүнд байгааг нь бол мааг ингээд газар дээр гарч ирсэн бид нар заа гэж нэрлэдэг. Өрх тоогоо гэж хэлээд байгаа хэсэг маань ерөнхийдөө бидний галтуудын орой хэсэг байна шүү дээ. Орой хэсэг маань. За ингээд үнс нор маш их хэмжээний үнс нор үүсгээд тэр нь юу үүсгдэг байна вэ? Үүд үүсгдэг байна шүү дээ. Эндээс ямар бороо ордог гэж байна. Эндээс ийм одоо халуун ийм зүйлээс гарч ирж байгаа тодорхой маш олон эрсцийн найрлал байгаа учраас ингэж байна тийм үү? За энд юу гэж вэ? Цороо. Нөгөө энэ нарийн зүйл маань юу вэ? Одоо байх нь шүү дээ. За ингээд хэрвээ энэ дэлбэр энэ одоо тэгвэл бидний нөгөө ямар галтууд байх нь вэ? Үүсэн байдлаар нь бэлтгэмэл галтууд байх нь шүү дээ. За галтуудын бүтэц гэж бид нар сая үтсийн талаар галтууд үүсэх байдлаар нь дэлбэрэх хугацаагаар нь бэлтгэх байдлаар магмын найрлаар гэж байгаа. За тэгвэл унтарсан галтууд гэж байгаа. Энэ ямар галтууд гэлээ түрүү? Ажиллагаагүй болсон гэсэн үг байх нэ тийм үү? За тэгвэл энэ унтарсан галтуудын талаар мэдэх үү та нар? За номер 1. Харин хол чаана үү? Ахангаа юм тэрээс юм. Ахангаа гэж хаан хайр билээ? Хаан хайр билээ Монгол орны юм уу? Өөр Америк юм аа. Монгол орны ахангаа байдаг.
Хараа цамд байдаг хоргийн тугаа гэдэг галтууд гэж байна. За тэгвэл хоргийн тугаа гэдэг энэ галтууд манай Монгол орнд ерөнхийдөө маш олон ундарсан галтууд байж байгаа тийм ээ. За тэгвэл хоргийн тугаа гэдэг энэ галтуудыг эрдэмтэд Оросын эрдэмтэд судалжуудад үзээд юу гэсэн бэ гэхээр одоо бас бараг 9000 жилийн өмнө шууд дэлбэрч ирсэн юм байна гэсэн энэ зөв тогтлыг гаргаж ирсэн байж байгаа. За тэгээд энэ нь болохоор зэрэг дэлхий дээр байгаа маш олон ундарсан галтуудыг Оросын эрдэмтэд судалж үзээд хэрвээ энэ ундарсан галтууд хизээ модгүй дахин одоо сэргэх боломжтой юу үгүй юу гэдэг талаар нь тайлбар өгсөн байж байгаа. Тэгвэл Монгол орнд байгаа энэ галтуудыг хувьд юу гэж үзсэн бэ гэхээр ерөөсөө архиж сэргэх тухай ер нь ямар нэгэн тийм мэдээлэл байхгүй байна гэж ингэж үзсэн байж байгаа. Тэгвэл манай Монгол орнд байгаа тэдгээр галтууд яаж болох нь гэж хэлбэрх нь үгүй байх нэ сэргэхгүй гэж эрдэмтэд яасан байх нь судалгаа шинжилгээний үр дүнд үзсэн байх нэ. За тэгвэл давхраа галтууд гэж байгаа. Энэ давхраа галтууд гэдэг маань нөгөө галтууд маань дэлбэрээ юу нурсгал вэ? Лав нурсан тийм үү? Ингээд нөгөө тодорхой хэмжээний давхраа үүсгдэг байна шүү дээ. Энэ зүйл татлыг хэлж яах нэ. За тэгээд тэгвэл хизээ модгүй дэлбэрэх гэж байгаа бэлгсэн гэр галтуудын жишээ гэж хэлээ. За түрүү жаах юм хэлээд байсан тийм үү? За өөр та нарын мэдгээр өөр ямар галтууд байдаг вэ? Мэдгүй ер нь дэлхий дээр ямар галтууд байдаг юм аа? За Фужи галтууд бид нар түрүү мэдээлэл авсан тийм үү? Фужи гэдэг галтууд болоод Японд байдаг, Японы бэлэг тэмдэг болсон ийм өвгөмс галтууд байж байгаа. За өөр Этна галтууд нөгөө түрүү бид нар ярьсан Европын доших хамгийн том галтууд гэж байна. За бидний мэдих Этна галтууд маань энэ байж байна. Атлантичноос дээш 3323 метрийн өндөрт оршиж байгаа. За энэ Япон нөгөө бидний мэдих ямар байгаа вэ? Фужи галтууд байгаа. Гэх мэтлэнгээр ингээд нөгөө алгаа тектоникийн хавтангуудын эрэг цагийн дагуу галтууд байж байгаа. За бид нар энэ дэлхийн физик газар зүйн зургийг ажиглах юм бол энэ тэмдэглэлтэй маш олон одоо галтууд байж байгаа. За жишээлбэл визуэ галтууд гэдээ бас байж байна. Оо яг үнэ хэлсэн. Тийм дэлбэрдэг юм. Галтууд дэлбэрэхээс бол тодорхой хэмжээнд хүмүүсийг сэргийлж болдог гинэ. Энэ Этна галтууд бол маш их тийм хор хохирлыг авцардаг ер нь маш аюултай галтууд гэж ингэж үздэг юм энэ галтуудыг. Хамгийн сүүлд дэлбэрэх үед нь яасан бэ гэхээр эндээс энэ дэлбэрэлтийн ойр орчинд амьдарч ирсэн хүмүүс болохоор зэрэг ямар ч аюулт өртөлгүйгээр эндээс нөгөө шилжин нүүж чадсан. Харин тэрнээс өмнө бол 1000-2000-аар нь баг хүний амийг авч чаддаг байсан ийм одоо аюултай үзэгдэл байж байгаа. За бид нэр газар хөдлөхөөс сэргийлж чаддаг үлээ. Үгүй. Чаддаггүй тэнэ газар хөдлөлтийг бид нэр төдийлөн за маргааш газар хөдлөх юм биш үү? Бүгдээрээ газар хөдлөлтөнд бэлгэлтэй байгаарай гэх тийм боломж байхгүй тийм үү? Хамгийн сүүлд ер нь дэлхийд хамгийн том газар хөдлөлтийн хаана боллоо та нарын хамгийн сайн мэдж байгаа. Япон. За төгөлдөр хариулъя. Япон. Хизээ боллоо. За 2010 оны 3 сард болсон энэ газар хөдлөлт байж байгаа. Энэний хоолойгоор маш олон одоо аюул зүйлүүд болсон тийм үү? За гэх мэтлэнгээр ингээд галтуудын тухай бид нар ийм зөвлөлийг үзсэн байх нэ. За нөгөө тархалтууд байж байна. Дандаа яасан? Эрэг зааг дагуу галтуудууд маань яасан байна? Байдаг. Байдаг байна шүү дээ. Ингээд идэвхтэй галтуудууд ихэвчлэн. За одоо бид нар энэ хичээлээр юу үзэж сурсан бэ гэдэг талаараа өгнөх нэ. Тэгвэл дүнгийн нь яах вэ? Окей. Үгүй юм тийм үү? За үгүй юм. За болоо биш. За гэсэн. Бидэрэ. За хараа. Энийг бодох юм байна. За дааны юм баг гэж. За хараа. Манти. Ахад манти гэдэг үг гараад ирсэн үү? Түрүү манти гэдэг үг гараад ирсэн шүү дээ. За эндоген гэдэг үг гараад ирлээ. За эндоген гэдэг ямар үг вэ? Дэлхийн дотоод хүчнийг бид нар эндоген гэж нэрлэдэг тийм үү? За тэгвэл цагаан бүлтууга дэлгэнэ. Цагаан бүлтууга дэлгэхийн өмнө за энэ юу шиг тавьж байгаа. За ямар юу дэлгэсэн? Юу гарч ирсэн? Өмнө Америк. За өмнө Америк.
Монгол. Юу вэ? Хай. Нэт. Ами. Аяа. За энийг бүрхэн бол нэг наа. Өмнө нь анаа гэдэг. Наа. Монгол. За бүрхэн нотла. It's not. That we should have a start. It's also the kind тэгээд
Өмнөд дэлхийн өөр эдийн улс орнуудаас хайгаад иргүй Монгол орныхоо газар нутгаас бас хайж болох нь уу? Болно. Нэ. За гэрийн даалгавар тэмдэглээд хичээл идэвхтэй орсон баярлалаа. За тэр багаас хэлчихлээ. Аль баг болсон бэ? Манай. Оо за эднийхээс манай. Манай. За. Манай хийх бол. Оо за. Манай. За тэгвэл намгийн баг бүрэн жаргалын баг хоёр өнөөдрийг хичээд маш сайн онцгой. Ерөнхийдөө